Апи ухаалтаа буцаад сэрлээ. Нүднийх нь өмнө хаска шиг том нүдтэй сайхан бүсгүй зогсож байв. Тэрний төрх бие галбар нь яг Апигийн мөрөдлийн эмэгтэй шиг байлаа. Дэлхий дээр үлдсэн цорынгаа зэрэм хоёр болохоор хүндрэлтний үржлэн үргийг биелүүлэх ёстой байв. Ингээд хоёр бие биедээ татагдан тэрвэрлдээд явчихв. Гэтэл энэ үед байдал ажмаар нэг л биш боллоо. Тэр бүсгүй зүгээр л хоосон цэцүүлэл байжээ. Үнэн дээр өмнө байгаа эгчмэг эмэгтэй бол дэлхий дээр үлдсэн сүүлчийн эмэгтэй байлаа. Тэр Апиг ухаан оруулсныхаа дараа өөрийнх нь дотор хувцсыг барьчихсан байхыг хараад сэжигтэй нөхөр шиг санагдсан учраас тэр дөрөө буугаа гаргалаа. Drop my bra. No, drop it. Апи удаан тайлбарласны эцэст эмэгтэй түнд итгэж муу хүн биш гэдгийг ойлголоо. Ойлголцсныхаа дараа тэд бие биетэйгээ албан ёсоор танилцв. Phil Miller, last man on earth. Carol Probation. Last woman on earth. Хэдийгээр төсөөлснөөс нь өөр байсан ч Апи бодит байдалтай эвлэрхээс өөр аргагүй болов. Амьд хүн олдсон нэг юм. Өөр юугаа гордох вэ дээ. Апи хажууд нь эмэгтэй хүн л байвал амьдрал сайхан болно гэж бодож байсан ч юм бүх нь хардарсан зүудний эхлэл байв. Карлигч Апигаас огтур дэлхийн төсөөл ирсэн ч тэр бүх дүрмүүдийг чанд баримтлахыг хичээдэг байв. Гарцаар гарахдаа заавал эргэн тойрноо харж байж гардаг. Оног төхөөрөмжийн дэлгүүр явахдаа ч машинаа заавал төсөөл тавих хэрэгтэй. Апигийн гэрт орсон хогийг хараад тэр цэцлэгөө цэвэрлэж эхэлдэг. Түүний энэ үйлдэл Апигийн туршилт төвөгдсөн учраас тэр цэцлэгийг Карлиг буцаагаад хотын зах руу аваач. Харин маргааш нь Карл гэрийн нүдэнд ирээд шууд л хурж болохоор нөөж ирэв. Тэр маш шулуухнаар Апитай нийлж хүн төрлөختнийг үргэлжлүүлэх хүслээ байгаагаа хэлэхэд Апи гинт бие тоогод маялаад эхэлдэг юм да. You ever heard the phrase I wouldn't have sex with you if you were the last person on earth? Үнэндээ Карл ч гэсэн Апи сэтгэлгүй. Гэхдээ хүн төрлөختнийг авран гэх бодолд Апитай заавал үрдмүүлдэг гэсэн шийдвэр төргсөн. Үүний тулд тэр өөрийн тарьсан удаан дээр Апиг ураа татахыг оролдлоо. Апи гадна өгөө гэж байгаа ч дотроо хөсөж байлаа. Шөнө өдөр Карлийн ногооны талбайд нууцаар орж улаан дойлоос нь шууд идэж гарлаа. Учир нь тэр жил гаруй жимс ногоо огтдэггүй байсан юм. Маргааш нь Карл ирж хатуу хариуцлага тооцлоо. Апи надтай ямар ч холбоогүй гэж мэдэлцгээд сахал дээр нь үлдсэн үлдэгдэл бүхнийг илчилчихв. Энэ үед Апи Карлиг усны холоноос ус авах гэж байгаа тагнад нь жилбэг гэмтээсэн ганцаараа. Одоо улаан дойлшгүй усны их үсэршгүй болсон тул тэрч бас бүхнийг хаяа цөхрөлд орж эхэллээ. Тэр Апи шиг аашилж шууд л усан сад бийдсэж эхлэв. Карлын цөхөрсөн байдал хоосорсон талбайг хараад Апи баг зэрэг гимшив. Тэр тоног хэрэгслээ аваад тосхны усан сонгоолж удаан хугацаанд хичээсний эцэст ус дамжуулах хоолойг холбоод усыг ногооны талбай руу татаж чадлаа. Карлын сэтгэл нь хөдөлж Апиг оройн хоолнд өрөв. Тэдний яриа үргэлжилсээр сэтгэл хөдлөл нь улам нэмэгдэж байлаа. Карл одоо жинхэнэ ажлаа хийцгээе гэхэд Апи шууд зөвшөөрч би шүршүүд орчхоод буцаад ирэх. Гэтэл яг чухал мөчөд Карлын нэг өгүүлбэр түүнийг гинт бодолд оруулав. I'm not gonna have sex with you unless we're married. The first child of this new world is not gonna be a bastard. Үүнийг сонсоод Апи шууд урлав. Одоо ямар цаг үе билээ? Ийм юм яриад тахта яхав дээ. Хэрвээ хэрэгтэй бол эндээс үсэрч өгнө. Гэвч хэцэн секундын дараа Апи өөрийгөө алгадаж авмаар санагдав. What is happening here? Fine. We're married. Энэ үнэхээр сайхан санагдаж байна гэж өөрийгөө тавьшруулав. Ямар ч тач дэлхий дээр өөр хүн байхгүй болохоор гэрлэлт бол зүгээр л нэг хэлбэр хурмаг зүйл төдийх. Карл удахгүй болоо хурмандаа ихээхэн ач холбогдлогч бүх зүйлийг нэмээ бэлдэж байлаа. Апигийн хийх ёстой зүйл нь очир эрдэнэ бөгж олох байв. Харин тэр үүнд анхаарал тавихгүй өдөр болгон тоглож нэргэж явлаа. Хурмын өдөр бүгд солилцох мөчөд Апи огт бүгд хайгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөв. Карл ихэд урлаж би энэ хурмыг хийхгүй. Чи л ганцаараа байх тавтантай хүн байна гэж хэлээд яв. Апи гэртээ ирээд Карлын чимгэлсэн зүйлсийг хараад түүний чин сэтгэлийг ойлгож эхлэв. Тэр чин сэтгэлээсээ уучлалтгүйж Карлыг үнэн тэтгэлийн дэлгүүрт дагуулна очиж лангууны шил хаглаад хэд хэдэн бүгж авч өгөв. Ингээд хурим амжилттай боллоо. Хурим дуусны дараа тэд хүүхдтэй болох ажлаа эхлүүлв. Эндээс 800 галгасыг. Учир нь Апи өөрөө ч тэр орой яг юу болсныг мэдэхгүй байлаа. Гэхдээ гэрснийхээ дараа Карл Апигийн амьдралыг хэмнэлд аажмаар засаж Апи ч түүнд баг багаар дурлаж эхлэв. Тэд хамтдаа гэртээ тоглож, гадаа баримл бүтээж тоглож байлаа. Гэвч сайхан амьдрал удаан үргэлжилсэнгүй. Нэг өдөр тэр зам дээр явж байхдаа өөрийн машинтаа мөргөлдөв. Апи гайхсандаа машинаасаа буув. Яхаар дэлхий дээр 3 дахь хүн байгаа билээ. Энэ үед нөгөө машинаас шаргал устай сайхан бүсгүй гарч ирдээ. Апи дотроо энэ хүү бодлоо. Энэ гэрлэлт арай их болчихгүй.